Сайн мэцгэн үү? Намайг Бэлэгбаатар гэдэг Стартап Монгол төрийн өмс байгууллагын хамтран үүсгэн байгуулагч байгаа. Өнөөдөр миний орох сэдэв бол загварчлах сэтгэлгээгээд сургалт байгаа. Энэ маань сургалт гэхээсээ илүү аргачлал байгаа. Загварчлах сэтгэлгээ аргачлал үндсэндээ 5 хэсгээс бүрддэг байгаа. Тэгээ энэ аргачлалыг ашиглаад бидний мэддэг маш олон технологийн бус бүтээгдэхүүн гарч ирсэн байгаа. Хамгийн анхны гарч ирсэн банк хэрэглэгддэг том бүтээгдэхүүн гэх юм бол компьютерийн маус яг энэ аргачлалыг ашиглаж гарч ирсэн байгаа. Нөгөө талаар гэх юм бол Google компани энэ аргачлалыг бүр цааш нь дэлгэрүүлж хөгжүүлээд design sprint буюу бүр бүтэн 5 хоногийн арга хэмжээ болгоод хөгжүүлсэн байна. Өнөөдөр Google компани гаргаж байгаа бүх бүтээгдэхүүн иймэрхүү төрлийн аргачлалыг ашиглаад маш бага зардлаар богино хугацааны турш гаргаж ирсэн байна. Тэгэхээр яагаад бид нар өнөөдөр загварчлах сэтгэлгээ гэдэг аргачлал, загварчлах сэтгэлгээ гэдэг сургалтыг сурах ёстой вэ гэхээр энэ аргачлалыг зөвхөн бид нар гарааны компаниудад биш, төрийн байгууллагууд хүртэл энэ аргачлалыг ашиглаж тодорхой хэмжээний шийдвэр гаргах тэр бүх зүйлүүдэд хэрэгэлдэг байна. За энэ сургалт эхлэхээс өмнө би та бүхэндээ нэг хит хитэн төлхөр поинтуудыг хэлж байна. За нэгдүгээр энэ аргачлал хэнд хамгийн чухал вэ гэхээр хэрвээ та хэн нэгний асуудлыг шийдэж байгаа бол буюу human centered буюу хүн төвтэй асуудлыг шийдэж байгаа бол энэ аргачлал хамгийн төгсөөр зохицдог. Түүнээс технологийн асуудлыг шийдэж байгаа бол бид нар арай өөр аргачлалуудыг ашиглаад явах тохиолдол илүү байна. Нөгөө талаар энэ аргачлалын нэг давуу тал нь гэхээр bias toward action буюу шууд хийгээд үз. Ярихын оронд илүү хийгээд үз, хүнд юм үзүүл гэдэг энэ байдлаасаа бид нар энэ аргачлалыг ашиглахад их давуу талтай. Тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй. За 3 дугаарт гэх юм бол radical collaboration гэдэг байна. Олон талт хамтын ажиллагаа гэдэг бол ямар ч бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлэхэд бид нар зөвхөн нэг талт өнцгөөс харах биш, олон талт олон хүмүүсийн оролцоо, олон хүмүүсийн бодлыг оролцуулаад гаргаж ирэх нь маш чухал байдаг. За мөн culture of prototyping гэж байгаа. Prototyping буюу загвар хувилбар гаргаж ирдэг энэ соёл бол зөвхөн гарааны компаниуд ч биш, томоохон уламжлалт бизнесүүд ч гэсэн асар их замыг товчладаг, асар их зардлыг хэмнэдэг зүйл байгаа. Тэгээ show don't tell буюу хийж байгаа зүйлээ бий болгоод үзүүл, хүнд үзүүл гэсэн санаа байгаа шүү. Инновац гэдэг бол олон хэсэг зүйлээс бүтдэг зүйл байгаа. Viability буюу үнэхээр танай компани альва нэг зүйлийг хийхдээ хийж чадах уугүй гэдгийг эхлээд та нар өөрсдөө тодорхойлох хэрэгтэй, тийм үү? Feasibility буюу технологи яг танай хийж байгаа зүйл чинь өнөөдөр бэлэн юм уу? Хүсэж байгаа зүйлт чинь аль хэзээ технологи нь байгаа юм уу, байхгүй юм уу? Тэр нь амар чухал. Нөгөө талаараа гэх юм бол ямар ч бид нар инновацийг ярихад хүн төвтэй үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр design thinking аргачлал бол инновац хийх энэ процессын хүн төвтэй, хүнд хандсан, хүний асуудлыг тодорхойлоход хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй ашиглагддаг аргачлал байгаа шүү. Загварчлах сэтгэлгээ аргачлал маань 5 үе шатаас явдаг. Тэгээд таад хамгийн ихний үе шат болох empathize буюу ойлгох гэж байгаа. Гэтэ энэ зүгээр нэг ойлгох биш. Бид нар хэн нэгний оронд тэр хүний оронд өөрийгөө тавьж ойлгох, мэдэрч ойлгох. Тэгэхээр загварчлах сэтгэлгээ аргачлалыг ашиглаад бид нар аль болохоор өөрөөсөө өөр төрлийн хүмүүсийг ойлгож авахж, мэдэрч ойлгоход маш чухал байна. Эрэгтэй хүмүүс асуудаг л да. Бид нар хизээч жирэмсэн болж чадахгүй болохоор эмэгтэй хүмүүс жирэмсэн байх хугацаанд ямар их асуудалтай тулгардаг вэ гэдгийг ойлгоход маш хэцүү байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд хэлдэг шүү дээ. Жирэмсний хэдэн сарын хугацаанд маш их асуудлууд тулгарч байдаг. Гадны орнуудад яг энэ жишээн дээр гарч байгаа шиг хүнд ачаа зүйлгээд оруулах тохиолдлууд бол зөндөө байдаг. Тэгээд энэ дээрээс гарч ирсэн судалгаануудын үр дүнгийн сэтгэлдлүүдийг сонсож байхад бол эрчүүдийн хувьд бол урталтаа яг гидсэн хаваа маш хүнд жин үүрээд явна гэдэг чинь үнэхээр хэцүү юм байна гэдгийг бол 24 цагийн дотор ойлгож эхэлдэг гэж. Нуруу нүвддэг, гутлаа өвдөж чадхаа болдог. Маш олон өөрчлөлтүүд бий болж байгаа болохоор үнэхээр хэцүү байдаг юм а гэдгийг бид нар мэдэрч ойлгохын тулд заримдаа иймэрхүү төрлийн аргачлалуудыг ашиглаж болдог. Үнийг мэдэрч ойлгохын тулд хэд хэдэн процесс байж болно. За нэгдүгээр ажиглалт гэж байгаа. Юу болоод байгаа? Ямархуу процесс явагдаад байгаа? Яагаад ийм юм болоод байгаа гэдгийг бид нар ажиглах их дуртай байдаг. Хүмүүс их тохиолдолд ажиглахтай их сайн байдаг. Нөгөө талаараа гэх юм бол хэрвээ би энэ хүний оронд байсан бол надад ямар байх байсан бэ гэдгийг төсөөлж үзэх амар чухал байдаг. За тэгээд 3 дугаар хамгийн чухал хэсэг нь болохоор үнтэй ярилцаж сурах, зөв асуултаа асууж сурах. Тэр маш чухал байдаг.
хүнээс ярилцдаг авах. Тэр цэцмаа танихгүй хүмүүсээс гудамжинд зогсоогоод ярилцдаг авах угаасаа хэцүү байдаг. Бид нар эхлээд мэдээж өөрсдийгөө танилцуулна. Өөрийнх нь ямар зорилгоор тантай 3 минут ярилцах гээд байгаагаа эхлээд ойлгуулах хэрэгтэй. Тэгээ мэдээж яриа өрнүүлэх хэрэгтэй. Яриа өрнүүлж явж явах үедээ тухайн хүнд ярьж байгаа сэдвтэй нойролцоо одоо түүн тохиолж исэн явдлууд нь юу вэ? Тэрийг нь мэдэж одоо ойлгох их зүгээр байдаг. Хамгийн сүүлд нь тэр хүний сэтгэл хөдлөх хэсэг рүү. Үнэхээр тэр хүн ямарваа нэгэн байдлаар сэтгэл хөдлөж байгаа бол тэр хүний ерөөсө шийдвэр гаргалт нь асар их нөлөөлж яадаг. Хүнээс хамаг гоё юмнуудыг асууж шууд баяртайгаа явчих болохгүй учраас бид нар яриагаа төгсгөөд маш илтгэхээр явсан. Тэгэхээр design thinking аргачлалч ба ямарваа нэгэн судалгааны зүйл бид нар зөв асуултаа асууж чаддаг, харилцан ярианаа өрнүүлж чаддаг, хүнийг уудалж чаддаг байх юм бол энэ аргачлал маань бас амжилттай явагддаг шүү. Тэгээ мэдээж хэд хэдэн зөвлөмжүүд байгаа. Түүн тохиолдсон явдлуудыг яриулах нь амар чухал. Хоёрдугаар гэх юм бол нээлттэй асуулт асуух хэрэгтэй. Тийм үгүй асуултууд ерөөсөө энэ аргачлалыг шууд бриллиантуудад хэлчихдэг. Тэгэхээр нээлттэй асуулт асууж байгаа юм чухал. Open-ended questions гэдэг. За мөн өгсөн мэдээллүүдийг лавлаж асуух нь маш чухал байдаг. Хүн анхны хариултаараа асуудлын гүнд орж ерөөсөө чаддаггүй байгаа. Тэгэхээр тухайн үедээ ярьж байгаад яг ярьсан сэдв дээр яагаад гэдэг ингээ гүн гүнзгий ингээ асуугаад тах нь амар чухал. 5 удаа ер нь яагаад гэд асуучихад бол асуудлын гүнд ордгоо гэж ярьдаг тийм. Тэгэхээр заавал 5 байх албагүй давтамжтайгаар асууж явах нь зүгээр. За тэгээд ярилцлага хийж л байгаа эн чинь өөрөө нөгөө дата цуглуулж байгаа юм чинь бид нар тэр сэтгэл хөдлөл, тэр эмоц бүх зүйлийг тэмдэглэж авах зүгээр байдаг. За design thinking аргачлалын 2 дахь шат буюу define буюу тодорхойлох гэж байгаа. Бид нар маш олон хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулж байгаа. Гэтэ энэ зөвхөн тоо мэдээлэл биш шүү. Бид нар давтамжийг хардаг, pattern буюу давтамжийг хардаг. Хэр олон хүмүүс давтамжтайгаар таны асуултанд уурлж гин, эсвэл баярлж гин, эсвэл дараагийн одоо шатнд гаргахыг хүсэж гин те. Бид нар тэр давтамжуудыг хардаг. Тэгэхээр тодорхойлох энэ хэсгээр бид нар түрүүний цуглуулсан гадагшаа гаргах тэр олон хүнээс цуглуулсан тэр мэдээлэл өгөгдлүүдээ бид нар имхэл зэгцэлж авдаг энэ процессыг хэлж. Тэгээ зөв би та ганцхан жишээ хэлгээд хог хаягдлыг дахин боловсруулалтаа судалгаа хийгээд явж байсан. Бид нар бараг 20 гаруй хүнээс ярилцлага авсан. Хүн болгон хогоо ангилж хаях нь зөвштэй, хогоо ангилж хаяа ялах хэвээр эерэг хариултууд өгч байсан. Тэдний хэлж байгаагаар бол бид нар бүгдээрээ хог ангилж хаях нь зөв л гэж байгаа. Гэхдээ энэ бол бид нар дугаасаа хангалтгүй. Дараагийн бид нар та хогоо ангилж хайдгүй гэж асуулт байсан. Гэтэл бараг 90% нь хогоо ангилж хайдгүй гэж хариулсан. Тэгэнгүүт бидний нөгөө нэг magic асуулт буюу те яагаад гэдэг асуулт орж ирж байна. Тэр асуултаас бид нар хайж явж исэн маш олон хариултууд олж авсан. Хүмүүс яагаад хогоо дахиж ангилж хайдгүй юм бэ гэсэн чинь тэртээ тэргүй ингээ бид нар гэртээ ингээл баахан зовлон туулаад хогоо ангилаад хаялаа. Тэгэл яг ясан дээр гараад бүгдээрээ нийлээд хогийн цэг рүү очиж байгаа шиг гэсэн хариулт бол маш олон давтамжтайгаар ирж ирсэн. Дараагийн нэг асуулт за тэгэл би л ингээл хаяал байдаг те. Ингээл нэг бид нар ч ингээл хайдаг хүмүүс нь цөөхөн хаяал байдаг. Тэгэл эцсийн дүндээ ихэнх хүмүүс хайж байгаа ямар өөрчлөлт өгөх юм бэ гэдэг. 3 дугаарх нь гэх юм бол за би гадаана хогоо ангилж хаячаад гадаа гаргаад хаяа гэхээр одоо хог ангилсан тийм одоо хогийн сав байдгүй гэсэн тийм хариулт өгчээсэн. Маш олон хүмүүсээс биднэрт төрсөн мэдээлэл юу гэхээр за яг ангилж хайж болно. Гэхдээ ангилаад хайсны дараа тэр хүмүүс одоо маш тийм эерэг сэтгэл төрдөг. За ядчил сошиалоор эерэг сэтгэл төрдөг бол хүмүүс илүү ангилж хаях юм байна гэсэн үр дүнд бид нар хүрсэн. Загварчлах сэтгэлгээ аргачлалын 3 дахь хэсэг болох ideate буюу санаа дэвшүүлэх арга байна. Тэгэд энэ бол ерөөсөө яг стартап хийж байгаач бай, жижиг дунд үйлдвэрлэл хийж байгаач бай, хүмүүсийн хамгийн дуртай хэсэг нь. Буюу бид нар ерөнхийдөө нэг гоё юмнуудаа хийх дуртай. Би яг бизнес дээр бас нэг том гараад идэх алтаа тэр санагддаг. Энэ тал дээр манай Монгол залуучууд дээр бол нэг тийм муу зүйлүүд, тийм дутагдaltaй зүйлүүд баг харагддаг юм шиг санагддаг. Гэхдээ энэ дээр зөвхөн нэг анхаарах зүйл нь гэх юм бол бид нар санаа дэвшүүлэхдээ аль болохоор хайрцагнаасаа гарсан бүтээл сэтгэлгээтэй. Тэгээд яагаад ийм байх ёстой, яагаад ийм байж болохгүй вэ гэдэг нөгөө нэг яагаад гэдэг асуултаа урталтаа тавиад байх юм бол бас их гоё байдаг. Санаа дэвшүүлж байхад бас нэг анхаарах зүйл гэх юм бол бид нар тэр одоо чадамж амар чухал байдаг. Тэгэхээр манайх яг brainstorming хийж байгаа процесс дундаа бол
маш том алдаануудыг гаргаад байдаг. Хин нэг санаа гаргаад ангууд дандаа нөгөө бид нар бүтэхгүй талаас нь анхаарал байдаг. Тэгэхээр бид нар бүтгэх талаас нь нэг нэгнийхэн санааг олдох талаас нь харах юм бол биднээс маш гоё бүтээлч санаанууд гарах боломжууд бий болдгоо шүү. За дараагийн нэг том чухал зүйл нь болохоор прототипинг буюу одоо загвар хувилбар гаргаж ирэх. Энэ маш чухал байдаг. За яагаад бид нар загвар хувилбар гаргаж ирэх ёстой вэ гэхээр бид нар төсөөллийг бий болгохын тулд маш энгийн байдлаар ч хамаагүй бид нар биетээр нь бий болгоод үзүүлээ тайлбарлах нь хүнд ярьж өгнөөс илүү төсөөллийг бий болгож байдаг. Тэгээд онлайнаар харах юм бол маш олон төрлийн прототип байдаг. Paper based prototype те. App-ыг бид нар кодын бичгээс өмнө бид нар цаасан дээр бид нар прототип хувилбаруудыг гаргаад явчих бас болдог. Хүн туршуулаад үзүүлчих болдог. За тэгээд мэдээж тест байгаа. Туршиж үзэх. Сегмент дээр очиод яг бүтээгдэхүүнүүдэд танилцуулаад туршиж үзэх нь амар чухал байдаг. Хэрэглэгчийн санаа бодлыг буцааж олж авах нь амар чухал байдаг. Тэгэхээр зарвчлах сэтгэлгээ аргачлал маань болохоор үндсэндээ бол ийм тойрог хэлбэртэй арга гэж байгаа. Энэ тойргийн та хаанаас ч эхэлж болно. Та магадгүй шууд асуудлаа шалгаад цаагаад хэрэглэгчээ ойлгох хэмжээнд очиж болно. Ямарваа нэгэн байдлаар болно. Гэхдээ нэг бидний анзаарах зүйл маань болохоор бид нар энэ тойрог хэлбэрээрээ нэгийг хийчихэд артлыг нэгээд тойрог хэлбэрээр явдаг байгаа ш. Тэгээ эцсийн дүндээ бид нар тест буюу тэр шалгах тий яг бодит зах зээл дээр шалгаж үзээд үнэхээр цаашаа явах юм уу үгүй юм уу гэдгээ бид нар мэдээд хэрвээ тийм гээд цаашаа явах юм байна гэдэг мэдрэмж авах юм бол цаашаа энийг илүү бизнес болгоод явсан дээр энэ үе дээрээ эргэлзээтэй байх юм бол эсвэл буцаж явж болно. За бүр болохгүй бол тэгэл төслөө зогсоож болох ба. Ямарваа нэгэн байдлаар бид нар заавалчгүй шалгаж үзсэн дээр бүх залуустай амжилт хүсье. Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө.